За ингээд бас Дундгой аймгийнхаа Үлзийт сумын эрүүл мэндийн төвийнхаа бас үйл ажиллагаатай танилцаад явж байна. Тэгээ манай энэ Үлзийт сумын эрүүл мэндийн төв дээр одоо бас сайхан залуу боловсон хүчин байна. Сургууль соёлоо төгсөөд ингээд төрлөх суман дээр сайхан ажиллаж байгаа юм байна. Тэгээ та бас өөрийгөө танилцуулаач тийм ээ. Намайг болохоор Бадан засгийн улаан гэдэг. Тэгээд Дундгой аймгийн Үлзийт сумын өвгөл ирсэн. Би болохоор сая Дундгой аймгийн анагаан дэс сургуулийн давтарын чиглэлээр төгсөөд сая 6 сард ажилд орсон байгаа. Ажлаа 5 сар болж байна. За 5 сар болж байна. Гэхдээ хэдийгээр одоо ажлынхаа гараа эхлээ удаагүй ч гэсэн яг өөрийнхөө төрлөх суманд одоо ирж ажиллаж байгаа гэдгээр амар ойр тий. Одоо юу гэдгийг ингээл бүх таньдаг хүмүүс л одоо эргэн тойрон ах トゥ төрөл төрөсөд одоо байж штэ тий. За таны аав ээж ямар хүмүүс байдаг вэ? Манай аав ээж гэх юм бол манай өвч улсын аав малчгүй цаг гэж байна. Оо тийм үү. Одоо энэ Үлзийт сумын бас бахархлуудын нэг биш үү? Улсын авраг малчин. Одоо нэгдлийн үед л авраг болсон юм байна тийм. Ерөөсөө 90 оны авраг. За тухайн үед одоо бүгд найрамдах Монгол ард улсын авраг гэж явдаг байсан шүү дээ. За тийм сайхан үний өөр удам тийм ээ. За тэгэл одоо ах トゥ нэр одоо аав ээж энэ төр дандаа малчуусууд. Тийм малчуудтай. Тийм. Тэгэл малчин зарим тэгэл сэнагл ажиллаа. Тэгэл тэр үедээ л мэгэл амьдралаа зохицуулаад явж байгаа. За та аав ээжээс хэдүүлээ? Хоёулаа. Тийм. Ах охин. Би болохоор том. Манай дүү эрэгтэй эмэгтэй юу? Эмэгтэй. Хоёр охин юм уу? За. Дуунаа дөрөв миний газар ажилладаг. Нэгцэн. За хоёр ч хоёулаа эмч болсон биз тий? Гоё юм. Эмнэлгийн салбарт хоёулаа ажиллаж байгаа ийм сайхан улсууд байна. За танаа эмнэлгийн одоо ажиллах орчин нөхцөл бол ер нь болж гин үү? Танд сэтгэл ханамж хэрэг байна? Эмнэлгийн орчин аюул гоё. Бас манай ажилчид ч гэсэн гоё. 19 онд чинь засварт орсон гэж. Тийм, нэг оруулагч чинь бас энэ хүлээж авч байгаа орчин хүмүүс ч гэсэн гоё. Энэ аюул таалагдсан. Тэгвэл нэг сумандаа орч үйлчлүүлж ирсэн л та ерөөсөө сумандаа ажиллая. Тэгээ гол нь бас энэ сум орн нутагтаа ирж одоо ажиллаж амьдрах олон шалтгаанууд байгаа шүү дээ. Нэгдүгээрт одоо өөрийн төрж өссөн, дассан газар одоо хоёрдугаар гэх юм бол нөгөө шин сум одоо төсөлт одоо хамрагдаад сайхан хөрөнгө оруулалт тий 5 тэрбумаар иргэдэг баг тий 5 тэрбумын хөрөнгө оруулалт одоо энэ Үлзий суманд ороод одоо дид бүтцүүдэд тавиад ингээ байгууллагууд айл өрхүүд бол ингээд ер нь одоо айтаа тухтай амьдрах одоо тэр тааламжт одоо орчныг бүрдүүлж штэ энэ мэнс нөлөөсөн баг тий таны сайхан аав ээж одоо эмээ өвөө өвгдээц бас энэ нутаг орны тухай юу гэж сайхан хууч өрдөг байсан бэ юугээрээ онцлог вэ за би ингээд ирлээ өнөөдөр соёлын төвөөр орлоо одоо Дагиранз гэж одоо мундаг одоо агуу ардын жүжигчин хүн бас энэ сумаас төрөн гарсан тий ийм онцлогтой байдаг юм байна бас их олон онцлогуд байна тэмээн сүрэг бас их сайхан одоо энэ бүс нутагт байдаг юм байна за тэгээ байгалийн одоо дурсал цогцлбор газрууд гэвэл одоо өөш манхан тэгэл одоо цагаан сураг гэл зөндөл олон зүйл онцлогуд байх шиг байна тий энэ болгоноор та одоо явж үзсэн үү харах хэмжээгүй байна уу үзсэн цагаан сураг үзсэн өөш манхан болохоор яг манай тэр байдаг газар манай одоо буйлаад өөш манхан та тэр нь манай нэг авар болж байхдаа бол тэмээгээр авч ирсэн танаа тийш бол тэмээ ихтэй тий тэмээ ихтэй энэ бол тэмээ л биш үү өөш манхан манай наах гэдэг тэгэл хүүхд баг байхасаа л одоо тэр манхнаа харж өссөн баг тий жигэн л одоо гоё юм бүсгүй байна да за энэ дундгойн чинь дуу хуурын үлгийн нутаг гэдэг шүү дээ одоо тэгээд магадгүй одоо танд бас тэр сайхан дуулах авьяас заяасан л байдаг баг та хаяа дуулдгүй сайхан дуулахгүй нэг сайхан бишээ гэдэг боломжий тий за гоё юм тэгвэл бас хоёулаа ярьцлагаа төгсгөлд хэрвээ боломжтой сайхан айдын өргөн бариарай дараа өргөн бариарай за ингээд бас залуучууд мэн сайхан нутаг орондоо бас
бас өвгдээц аав ээж өөрийн төржсэн нутаг усаа хөгжүүлээд ингээд хөгжүүлэхийн төлөө сум орнуудтай сайхан амьдрахын төлөө ингээд зорж ингээд ажиллаж байгааг юм бас нэг сайхан тод жишээ бол одоо таавэ. Тэгээд танд бас их сайхан амжилтыг хүсье. Манай нэвтрүүлгийн хамтрагч бас байгууллага Мөнх ампер констракшн гэдэг одоо барилгын материал үйлдвэрлэдэг юм сайхан үндэсний үйлдвэрлэгч залуучд байгаа. Ингээд ялангуяа ингээд сумдаа сайхан ажиллаж амьдрахыг зорж байгаа хүмүүст сайхан 10% боломж барилгын материал авах эрхийг олгоорой гэсэн юм. Бас энэ боломжийг танд олгоё. Тэгэхээр одоо залуу хүн байна сайхан байшин саваа барих тийм ээ. Тоглох сайхан хаус барих ч гэдэг юм уу. Эсвэл байшин саваа өргөдөх гээл одоо хүний амьдралчд юу зөндөл олон юм хэрэг болно шүү дээ. Тэгээд хэрвээ бас байшин барихыг зорж байгаа ямарваа нэг байгууламж барихыг хэрвээ зорих юм бол боломжтой үедээ хандаарай. Тэгээд танд 10% өнгөлтийн эрхийг олгоё. За тэгээд бас сайхан энэ завшааныг ашиглаад нутгийнхандаа ах дүү төрөл төрөсөдөө бас оюутан ахуй цагийн хамт найзуудтай сайхан мэдлэг өргөж. Би болохоор бага ангиан бол буйд барих төгсөж байсан. Тэгээд 9 жил болохоор үлзий цумнаа төгсөөд 10 жилээ дунд нэгдүгээр тэгээд донгоо яамгахад гэсэн байгаа ангийн амталан хөлцөндөө байгуу. Тийм ээ тий. Тэгээд бүгдээрэнд нь ад жаргалтай эрүүл мэндийг хүсье. За монголчуудаа Монгол эх орныг нь танилцуулдаг сумандаа сайхан амьдрын нэвтрүүлгээ Дундговь аймгийн Үлзийд сумаас бэлтгэгүр гэж байна. За бид бүхэн Үлзийд сумаас баруун урагшаага 80 орчим километр одоо яваад энэ Дундговийн Үлзийд сумын бахархал болсон одоо цагаан суурга гэдэг сайхан газар байгалийн зохицлбор газар ирлээ. Ингээд бас энэ Үлзийд сумын уугуул бор цэцэг гэдэг сайхан бүсгүйтэй уулзж байна. За энэ нутаг орныхаа тухай, энэ цагаан суургын тухай сайхан танилцуулаач тийм ээ. За намайг Бурмагийн бор цэцэг гэдэг манай одоо эмээ ээж хоёр одоо ер нь бол Үлзийд Дундговь Үлзийд сумын гарлын хүмүүс. Манай ээж Үлзийд суманд 8 төгссөн.
энэ цагаан суургын нэгээр одоо манай одоо өвөмөө нутгалж ирсэн ер нь ч одоо тэгээд олон жил нутгалсан доо энэгээр. Цагаан суурга бол үнэхээр бас гадаад дотоодын олон жуулчд ирдэг одоо үнэхээр бас энэ дунд говийн үлзий цомын бахархал болсон бас байгалийн үзэсгэлэнт газар. Одоо үйл ажиллагаа явуулж байгаатай одоо бас сэтгэл хангалуун байдаг та. За одоо энэ цагаан суургын иргэн тойронд амьдарч байгаа одоо малчин айл өрхүүд мэн тийм ээ. Одоо энэ дотоод гадаадын аялагчдын урсгал бас наашаа ирж байгаа учраас энийгээ дагсан одоо тодорхой хэмжээний үйлчлэгээ үзүүлэх одоо боломж бүрдэж штэ. Одоо ингийн цагаан суургын тойроод жуулчны хэд орчим кемп баазууд байна. Цагаан суург тойрсон бааз дотор 7-8 байгаа юм. Том жижиг нийлсэн тийм ээ. Хэдээс хэдэн сарын хооронд ер нь үйл ажиллагаа явуулж байна? Ер нь 5-аас за ер нь 4 сараас 10 сар 11 сар хүртэл ер нь жуулчдад тасалбар. Итгэвчтэй жуулчд юм тий. Ялангуяа яг зуны дэлгэр цагаар бол маш их ачаалтай байдаг хаа. Ер нь бол яг оргил цаг сар 7-8 сар л байдаг. За хавар намартай бол ер нь жуулчдын хөл хөдөлгөөн бол ер нь багсан да. Багсч одоо ингээ ер нь зогсохтой шаардж. Өдөртөө ер нь одоо ч 10 сарын өнөөдөр чи 29 шүү дээ. Тий. Одоо 11 сар гарах гэж байна. Тэгтээ бол ямар ч одоо мэрсэр жуулчд бол ир сонирхож байгаа тий. Ер нь бол өдөрт бол жуулч тасарна гэж бол байхгүй. 7-8 сард бол нэг дээдл нь 300-аас ер нь дээдл нь 300 тэгж л юм да. Одоо бол яг нэг өдөрт нэг 10-аад машин ирчихэж байгаа. Энд чи одоо ингээд засмал замаас наашаа хэд явж ирэх үү? Засмалаас яг наашаа 30 яваад. 30 яваад. Харьцангуй бас ойрхон юм байна. Наашаа зам хэр эвдрэлтэй байх вэ? За зам бас тэрчгнөр ихтэй л үү. Ихтэй гайгүй. За таны хувьд одоо энэ цагаан суургийнхаа энд бас үйлчлэгээ явуулаад хэдэн жилийн нөр үзв тийм ээ. Бас ямар үйлчлэгээнүүдийг явуулж байна. Би одоо энэ цагаан суурга дээр үйл ажиллагаа 2 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 2 дахь жилд. Тий. Одоо анх л би энэ сүүн заримыг хийж эхэлсэн. Энэ цагаан суурга дээр ямар ч худалдаа үйлчлэг байгаагүй байхад нодны би ирж энэ сүүн заримыг хийжсэн. Энэ жил бол бас нэг өргөжөөд бас нэг хүнсний жоохон жижигхэн лангуу нээгээд ойр цэр одоо ус ундаа тийм хэрэгцээтэй. Одоо ингээд намар сервис ирэхээр бас захиалгын бас ганц нэг хоол хийгээл ингээл байж тээ. За ер нь одоо аялал жуулчлал гэдэг нь бас энэ Монгол орны өнцөг болон бүртэл одоо хөгжих боломж байна шүү дээ. Ялангуяа одоо энэ говь чиглэл рүү бол Монголын говийг үзэхээр ирсэн жуулчдын бараг 70-80% нь энэ өмнө говь чиглэл рүү явж байна. За энэ одоо явж байгаа хүмүүс ч бас засмалтай ойрхон тэгээд бас ийм өрөнгөц гой тогтцтой байгалийн зогсолбор газар гэдэг утгаараа бас нааш хүмүүс хэрнэ штэ. Тэгээ бид нар ч одоо засгийн газраас гэдэг юм Монгол улс маань аялал жуулчлалыг одоо дэмжнэ. Тэгээ нутгийн иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлнэ гэд одоо яриад байна. Тэгээд одоо наашаа ингээл жуулчд ирлээхэд нөгөө жуулчдын минь одоо хэрэгцээ шаардлага бол өндөр байгаа шүү дээ. Ингээл боловсон 0 магадгүй зарим нь ингээл хоноглож байгаа хүмүүс одоо дүүш тий ялангуяа зуны цагт бол дүүш одоо маш хэрэгтэй байдаг. За яг хөө тэр хоноглох дүүш ус цасанд орох үйлчлэгнүүд бол энэ ойролцоо бас нэг стандартын дагуу тогтчлолтой хийсэн нөгөө жуучны бааз кемпүүдэр бол очил үйлчлэгээ авчиж байгаа бох тий. Ер нь говь руу аялж байгаа дотоод гадаадын жуулчд ер нь говь руу гарсан л ерөөсөө цагаан суург үзэхгүй буцсан гэж байхгүй. Ямар ч маршрутад нь орцсон л байгаа шүү дээ. Тэгээд яг уу одоо ер нь бол аялал жуулчлалыг мал аж ахуйн салбартай зайлшгүй холбоотой гэж би үздэг юм аа. Би өөрөө малчин хүн учраас одоо нүүдэлчдийн ахуй соёл нөгөө мал ахуй амьдралыг одоо үзэл сонирхох тий жугаар нь. За цаашдаа ер нь одоо бас энэ цагаан суурга дээр ямар үйлчлэгээ за нэг аялал жуулчлалын одоо эн чинь зөвхөн ингээд нэг ойр зүрийн усундаа одоо зайрамч гэдэг юм ингээд байх биш тий. Энд чинь бас entertainment үйл ажиллагаанд бол их дутагдaltaй байгаа шүү дээ. Одоо нэг сайхан энд нэг сайхан уртны дуу дуулцдаг хүн бол хэрэгтэй байна. Сайхан морин хураа тоглоод тийм ээ. Бас нэг ардынхаа сайхан бүжгэлждэг гой хөөрхөн октоудаас хэрэгтэй байна тий. Ингээд ирэх юм бол нөгөө entertainment гэдэг зүйл маань заавал аялал жуулчлалаа. Урд соёл урлаг бол дагаж явдаг юм байна. Тэгэхээр магадгүй одоо бас ийшээ ингээд
таад боддог бах те. Ингээд нэг гоё ингээд сайхан том хэмжээний гэр бий болгоод гэр ресторан ч гэдэг юм уу. Тэгэл энэ ч нэ гоё бас тайцтай тий гоё. Тэгэл стандарт одоо орчин үеч тэгэл одоо бүх юм байж та гоё гэрэлдүүлгийн тавиал хөгжим апартур тавиал ингээл энэ ч бас нэг бүжиг таанц үндэснийхээ өв уламжлалыг харуулсан гоё урлагийн номер энэ төр байвал бас нөгөө жуулчдад хэрэгтэй тий. Хажуугаар нь тэгэл одоо нутгийн сайхан бүтээгдэхүүн одоо ааруул сүү цагаан эдээ за тэгээд бэлэг дуурсгал энэ одоо сүнээрүүд тэргээл одоо орлогоо нэмэгдүүлэх бол бас шаардлага байгаа шүү дээ. Энэ дээр таад маань ер нь энэ хавийнхаа жуулчдын баазуудтай энд үйлчлэгээ явуулж байгаа иргэд маань аялал жуулчлалыг одоо дагсан энэ одоо үйлчлэгээ үзүүлж байгаа иргэд маань цаашдаа хэрхэн яаж хөгжиж гэж таад маань хоорондоо ярьж байна. Тодорхой хэмжээгээр бас сум орон нутаг ч гэсэн аймаг ч гэсэн энийг бодлогоор хэрхэн яаж дэмжүүл цохилтой байна. Тэгэлгүй яг одоо нэрж байгаа жуулчдын ихэнх нь л ер нь яг одоо саяны одоо таны хэлдэг шиг ярьж ирдэг. Тэгээ энэ байна уу гээл тий. Энэ дээр бол одоо ерөөсөө л энэ Монголын өв соёлыг одоо таниулсан одоо олон л одоо зүйлийг хиймээр бас санагддгийн. Тэгээд сум орон нутгийн бодлогоор одоо дэмжигдэл байгаа л та. Тэгээд ер нь бол хүн юу л хийвэл одоо бас хийх бүтээх боломж бас байна. Одоо ингээл малаас гарч байгаа түүхийд бол юугаа нутгийн брэнд одоо ааруулж үт юм уу юм штэ одоо нутгийн брэнд гэдэг юм л одоо гаргаж явах юм бол одоо энэ ойр хав дандаа л энэ юм чинь инг саадаг айлууд байна гэмтэй ингэнийхээ хоормыг одоо нас зурцшилсан гэх юм уу ер нь санаа олсон л байгаа л да. Олон санаанууд л байна. Тэрийг л хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна тий. Одоо тэгээ нөгөө эн чинь бас нөгөө нутгийн иргэд малчд маань хоршоолоод бас ингээд боломж үйл ажиллагаа явуулаач гэж бас засгаас нь тийм бодлого яваад шүү. Тэгэхээр бас энэ кемпинг тойрсон одоо энэ цагаан сургыг тойрсон мал бүхий иргэд маань бас нэг төсөл бичээд тийм ээ. Энд чинь ийм одоо малчдынхаа түүхийдийг борлуулах одоо цэг тийм ээ. Юу малчдынхаа гаргаж байгаа одоо сүү цагаан эдээ брэнд бүтээгдэхүүнийг борлуулах цэг ч гэдэг юм уу. Одоо тэгэл бусад нөгөө аялал жуулчлалтай холбогдлолтой одоо үйлчлэгээ явуулахад шаардлагатай одоо зүйлсийг одоо аваад ингээд хамтдаа ингээд юм хийвэл бас гоё шүү дээ тий. Одоо шиг энэ тог тавигдах гэж байгаа юм шиг нэг хайтан усаар тавигдчих бол тог одоо тавигдж байгаа ихээр одоо бас хөгжих байх л гэж бодож байгаа шүү дээ. Тэгэл үгийн анжил одоо үндэсний хувцас өмсгдөгч байт юм уу? Тийш тий. Хувц өмсгөө зургийн дарчин тийм ээ. Нэг сайхан эскигэр байх жишээтэй одоо Чингис хаан юугаас урчилсан. Ер нь тэгээд сайхан цэвэрхэн хийсэн гоё нөгөө сүү цагаан эдэгээ хөөхөн жижиг юм цаасан зориултын уутанд хийгээд нөгөө шошго ярилтгийг наагаад тий. Энд чинь нөгөө дотоодын хүмүүс сонирх нь гадны хүмүүс ч гэсэн одоо бас энэ манай юу Монголын үндэсний онцлогийг харуулсан сүү цагаан эдэн энэ чинь тий. Гоё ингээд тэр чинь тэмээ мэмэний хэлбэрт оруулаад хэвлчиж болно шүү дээ. Аруул юугээ ингээд замдаа идээд явдагсан уу яадагсан уу. Боломжууд байна да. Тий хоёр тэгвэл одоо морь тэмээгээ унуулж яхаар байна энд бол. Яг үнэ. Морь унуулж болж байна, тэмээ унуулж болж байна. Зургийг авч болж байна. Одоо энэ сүвнэр гэхэл одоо манай нутгийн гэгчнэр хийдэг шүү дээ. Гэгч нь одоо сүвнэр одоо бүр ингээд бэлэг дурсгалын том юу цогц үйлчлэгээ ч юм уу. Ер нь цогц үйлчлэгээ байх юм бол аялал юу жууштай илүү татах. Тэгээд байна тий. Ер нь энэ дээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн ерөөсөө маш их одоо шаардлага нь өндөр тавиал орон сумаар нь тэгж л яах юм бол одоо үйлдэл эрүүл ахуйн шаардлагыг хангасан. Одоо энэ жишээлбэл одоо манай энэ хийдэг сүүн заримыг болж яг шинжилгээгээр нь оруулаад бас эрүүл ахуйн шаардлага хангасан л үйлчлэгээ байх юм бол ер нь л хаач нүүр бартамтай л гэж боддөө шүү дээ. За сайхан байна. Тэгээд үзэгч та бүхэн маань ч гэсэн одоо магадгүй энэ өмнөд говь чиглэл рүү ажил амьдралын шаардлагаар одоо явж байгаа бол бас энэ засмал зам тийм ээ замаас 30-аад км-ийн зайд одоо энэ бас манай энэ дунд говьчуудын бахархал за энэ гоё цагаан сурах гэдэг газрыг ирээж үзээд бас энэ сайхан мэдрэмж энергийг аваасаа гэж одоо хүсэж байна. Тэгээд танд бас хэсэг хоорон тийм энэ цагаан сурах болон энийг тойрсон одоо бас малчтын маань одоо аж амьдралыг тодорхой хэмжээнд танилцуулсан баярлалаа. Тэгээ манай нэвтрүүлгийн бас нэг хамтрагч байгуул байгаа.
энэ Мөнх Ампер Construction гэдэг барилгын материал үйлдвэрлэдэг хамт олон. Мөнх Ампер Construction. Тэгээ та хэд мань энэ чэнээ сайхан одоо шинэ ажлын байр энэ төр ингээл хийгээл бүтээн байгуулалт хийхэд магадгүй одоо барилгын материал бас хэрэг болох байх. Тэгэхээр 10% хөнгөлөлтөд одоо барилгын материал авах эрхийг олгож байгаамаа. Тэгээ энэ Мөнх Ампер Construction компани задлуурт манай нэвтрүүлэх үзэх дуртай. Ингээ бас Монголынхоо одоо сумын онцлог болон хүн ардыг сурчлан танилцуулдаг юм сайхан нэвтрүүлгийг одоо бас бид нар дэмжийа. Энэ нэвтрүүлэлд оролцож байгаа хүмүүсийг одоо байшин саваа өргөдөх, байрах, ажлын байраа бий болгоход нь бас манай нийгмийн хариуцлагын өрөөнд бас манай одоо барилгын материал үйлдвэрлэгч хамт олон бас дэмжмээр байна гэдэг саналыг дэвшүүлээд ингээ 10% хөнгөлөлтөд өгөхөр болсон юм аа. Энэ компани маань одоо нэг сүүлийн үед барилга байгууламжинд ашиглаад байгаа лего блокгүй шүү дээ. Том лего блокуудыг үйлдвэрлэж байна. Вакуум цонхыг үйлдвэрлэж байна. За дулаалгын хөөс үйлдвэрлэж байна. Сэндвичийн одоо хан тааз нөгөө сэндвичийн хавтан биш үү? Тэрийг үйлдвэрлэж байна. Барилгын дотор гадар одоо будаг эмүс чулуун будгийг үйлдвэрлэж байна. Тэгээд та бас боломжтой үедээ хандаарай. Хугацаа бол байхгүй шүү дээ. Жилийн дараа хандсан ч болно, магадгүй 5 жилийн дараа хандсан ч болно. Боломжтой үедээ хандах юм бол ингээд 10% хөнгөлөлтөөр барилгын материал авах эрхийг одоо танд болгоё. За дээрээс нь одоо энэ завшааныг ашиглаад одоо цэнхэр дэлгэцээ үзэн суугаа, таныг таньж мэддэг нутгийнхаа уугуул суугуул зон олон ах トゥ төрөл төрөсөддөө за одоо бас таныг таньж мэддэг сайхан хүмүүстэй энэ нэвтрүүлэг гарах өдрийн бас чин сэтгэлийн мэдлэгийг дэвшүүлнэ. За ингээд одоо цэнхэр дэлгэцийг үзэн сууж байгаа одоо Монголын өнцөг улан бүртгаа нийт одоо монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд бас танай хамт бол энэ байгалийн үйлчлэнтэй газрыг зорин ирээд ирж ярилцлага авсанд одоо бас төлөөх баяртай байна. Ингээд танай ажлын одоо хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Та чи их гоё бас хоолойтой бүсгүй шүү дээ. Тэг мэдлэгээ чи сайхан айдууны хамтгаар хөрвөл сайхан шүү дээ. Нэг сайхан аяр ич. Болно. Дуулдаг үстэй. Дуулнаа. За сайхан нэг ардын юм уртын дуулаач дээ. Болох уу? Болно. Манай эмээ ээж хоёр бол яг энэ үлзэрч сумын гарал учраас энэ одоо өвгдийн цэхээ нутагт одоо үйл ажиллагаа явуулж байгааг үед би бас эмээгээ дурсаад бас ээжийн хайраар гэсэн сайхан дуугаа бас та бүхэндээ айдууны мэдлэгээ болгон одоо өргөн төвшүүлж байна.